За би энэ хуулийн хэлцүүлэг дээр нь байж амжаагүй. Энэ хуулийн 14-р зүйлийн улсын агаарын хөлгийн энэслэгийн ангилал гэж байгаа. Энэ ангилал дээр 14-1-4 дээр захиалгат нислэг хийнэ гэж байгаа. Тэгэхээр энэ захиалгат өнөөдөр бол жишээ нь улсын батлан хамгаалах салбарт бол жижиг оврын онгоц мөн түншлэн нислэг тэрэг үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр Монгол улсад бол энэ нислэг тэрэг болон жижиг оврын агаарын хөлгүүд ялангуяа жижиг дунд болон бизнесүүд энэ нислэг тэргийг мөн түншлэн жижиг оврын агаарын хөлгийг хувийн салбарт хөгжүүлэх ийм боломж нь нэмэгдэж байгаа. Маш их олон бизнесүүд яг энэ жижиг оврын нислэг тэрэгтэй болсон энэгээрээ бас тодорхой хэмжээний өөрсдөө хэрэгцээнд ашиглахын зэрэгцээгээр бас тодорхой хэмжээгээр төлбөрт нислэгүүд үлддэг. Гэвч энэ хуулинд энэ заалт орсноор төсвийн хөрөнгөөр төрийн томоохон байгууллагууд ялангуяа онцгой чиглэл үүрэг, батлан хамгаалагч чиглэл үүрэг болон энэ салбарт байгаа төрийн өмчийн байгууллагууд энэ захиалгат нислэг хийгээд эхлэх юм бол энэ хувийн салбар чинь хөгжих боломжгүй болж эхлэх юм аа. Тийм учраас энэ эцсийн хэлцүүлэг дээр бас тодорхой хэмжээгээр энэ захиалгат нислэг гэдэгтээ яг энэ хувийн хвшлийн хийх ёстой тэр салбар руу орохгүй байх талаар анхаарал тавьж энэ найруулга дээр бас тодорхой өөрчлөлтүүдийг хиймээр байна. Альсвал хийх боломжгүй гэж үзэх юм бол энэ протокол тусгацсны дагуу энэ төрийн өмчийн төсвийн байгууллагууд энэ захиалгат нислэгээр хувийн салбар руу хэд халдсан ийм захиалгат нислэгийг хийж яг энэ чөлөө зах зээлийн өрсөлдөөнийг байхгүй болгох ийм шаардлага байхгүй шүү гэдгийг бас хэлж протоколд үлдээмээр байна. Тэгээд дээрэс нь яг энэ захиалгат нислэг гэдэг нь ямар нислэг юм бэ гэдгээ бас яг өнөөдөр энэ хууль оруулжсэн хүмүүсээс асууж тодруулмаар энэ дээр хариулт авъя. За асуулт асуухтыг байхгүй. Үг хэллээ. Үг байхгүй. За яах юм бэ? За бизнесүүд хааж болохгүй тий. Төрийн өмчийн авиа компани нэг сонгоцуудаар тийм үү нислэг тэргээр хувийн хвшлийн бас бизнесийг хааж болохгүй шүү. Энийг бас чиглэл болгож хэллээ шүү. Сая бас гişүүд хэлсэн.